Мэдээ сайн байцгаана уу? За 7 хоногийн дунд үеийн яналт цэглэх бэлэн болсон байна. За тэгээд хэдүүлээ хамгийн түрүүнд зарлах юм байна. За манай клуб болохоор сургалт бол клубын системчлэлээр явагддаг. За тэгээд ер нь клубын бүртгэл ерөнхийдөө бол эхлэхэд бэлэн болоод байгаа. За тэгээд анхан шатны багшаар мэдээж би заана. Тэгээд ерөнхийдөө бол 3 шаттай. Анхан шат, дунд шат, тэгээд агсан шат гэдэг байгаа. Надтай нийлээд за нэг 4 багш байгаа. За тэгээд 7 хоногийн эхний 3 өдөр явагддаг өнөө сургалт гэж байгаа. Тэгээд тэрнээс цааш төлбөрөө төлөөд цаашаа илүү сурья гэвэл клубын системчлэлээр явагддаг 3 сарын 600 мянган төгрөгийн сургалт байгаа. 1 сар нь 200 мянган төгрөг. Сартаа ерөөдөө бол шилжүүлээд боломжтой сургалт байгаа. За тэгээд анхан шатанд бол мэдээж зөргөө гэдэг хүн би заана. Дунд шатанд миний дээр байгаа багш бол баярт гэдэг хүн байгаа. Тэр дунд шатны сургалтуудыг оруулна. За тэгээд 3 дахь сараас ерөнхий зарчим нь үндсэн арилжаандаа төвлөрч явагдана. За тэгээд манайхан сургалтанд бүрэлдэхүүлэх сонирхолтой хүмүүс байвал манайхантай холбоо бариарай. Тиймэрхүү зарлал байна. За тэгээд хэдүүлээ анализ руу орцгоё. За тэгээд мэдээ сургалтын дээр техник шинжилгээ яаж хийх вэ? Тэгээд дээрс нь арилжааг ерөнхий яаж хийх вэ? Ямар арилжааны арга барил ямар техник шинжилгээний арга барил байдгийг дээрс мэдээнүүдийг яаж унших вэ? 6 зурчаад 6 яаж унших вэ гэдэг жишээ сургалтууд явагдана. За тэгэхээр манайхантай зэрэгцэж хамт олохмаар байвал манайхантай тэгээ холбогдоорой. За тэр чи яах вэ? Сухач. За хэдүүлэнгийнх нь өнөөдөр за мэдээж ойлгомжтой хэдүүлээ махалтай үгээс өснө гэж харж байсан ойлгомжтой гараад ирчихсэн байгаа. За тэгээд хэдүүлээ өнөөдөр мэдээж ойлгомжтой эхлээд юуг уншина, мэдээг уншина. Өнөөдөр бол нэг тийм амар том мэдээсэд байх болгоо. За тэгтээ 11 цаг 30 минутанд хэдүүлэн яах гол анхаарал тавих юм. Crude oil inventories гэдэг мэдээ байгаа. За тэгээд crude oil inventories за техник шинжилгээний дүгнэлтээр ер нь 1.1 миллион хасгаар шууд за гэж байгаа. За тэгээд миний тавьсан таамаг бол энэ 7 хоног гэсэн угаасаа ойлгомжтой. Америк нэгдсэн улсын ойл газрын тосыг худалдаа авах, худалдан авалт хийх үед ерөөхдөө бол ирж байгаа гэдгийг таамаглаж байгаа. Тэгэхээр ерөөхдөө crude oil дээр ялангуяа crude oil дээр шилд үзүүлэх ёстой гэсэн таамаглал байна. Мэдээгээр. Гэхдээ мэдээ бол яг хэвэн за бас хэвэндээ ч яриа баригдахгүй баха. Там гэт гортод биш уг нь бол. За тэгээд хэдүүлээ мэдээж өнөөдрийнхэн мэдээнүүд бол ерөнхий баг хоосон мэдээ нэг тийм амар чухал тогтолтой мэдээнүүд бол алга байгаа харагдах байна. За тэгээд маргааш хэдүүлээч юу вэ? Unemployment claims байна. За Philly Fed Manufacturing Index. За existing home sales гэдэг мэдээнүүд байгаа бай. За тэгээд өнөөдрийн мэдээж гисэн crude oil-ийн мэдээж гисэн crude oil-ийн мэдээний тайлбар юм ерөнхийдөө Instagram, Facebook постлуудад явж байгаа. За тэгээд манайхан анхааралтай байгаарай. Анхааралтай байгаарай ч байх. Тэ идэвхтэй байгаарай. За тэгээд мэдээнүүд нь бас орч байгаа л бидний манайх анхаараарай. За тэгээд мэдээж чарт руу орно. За хэдүүлээ өнөөдөр алтнаас эхэлтээ. За алт бол ерөнхий зураг бол задраагүй явж байгаа. Ерөнхий зурагч хэдүүлээ нэг цаг бариад байгаа шүү дээ. За тэгээд энэ хоёр бол ерөнхийдөө бараг л адилхан зураг. Гэхдээ нэг нь арай дээрээс тав. Тэ? За ерөнхий зураг нь стейгүй дод
явчихъя. За тэгээд хэдүүлэнгийнхэн таамаг байсан. Доошоо ууг нь бол орж ирсэн. Гэхдээ яг бүтэн шалгаж бол амжаагүй. Ийшээ нэг орж ирчээ, дийшээ нэг орж ирэх юм болов гэж яриад байсан. Яг бүтэн бол орж ирээгүй. За тэгээд хэдүүлэнгийнхэн өдөөдрийг харж байгаагаар саяхнаас нэг алтан дээр бол бага хэмжээний уналт орж ирсэн харагдаж байна. За 7:47 цаг гэсэн үг шүү дээ. Өглөө юм байна. Өглөөнөөс ахуулаад ер нь жоохон унж ирж ирсэн гэж харж байна. Гэж харагдаж байна. За тэгээд дедлайн шин өөрөж яана. За нийт хөдөлгөөнийх 38 орж ирж байна. Эсвэл шууд 50-аас энэчнээс шууд өсөж. За 50-аас шууд өсөх юм бол хэдүүлээ 2669 гэдэг цэг болж байна. Харин доошоо 138 руу ороод ирэх юм бол за энийг нийгэм болсон харьцааны магадлал гэж үзээд үзүр тэнцүү нэг үзүр хийж орж ирэх нь үү эсвэл дээшгээ дахиж нэг орж ирэх гээд 2686 юм уу 2669 дээр орж ирнэ гэдэг өнөөдрийн ойрыг бол орчих юм. За тэгээд 61.8-аас орж ирж байгаа юм чинь хэдүүлэнгийнх нь хойш бол одоо бол 2623 байна. Энээс цаашаа дахиад нэг унах боломжтой зэг нь 2602 гэдэг зэг байна. За ер нь үзүүрийг хийгээд батрах юм бол за нэг 2599 хэвцэнийг ороод ирэх боломж үлдчихэв. За тэгээд энэс цаашаа бол алтуул өсөлттэй байна гэсэн аль дээрээс хойш ирсэн яриагаа хэдүүлээ хэвэнд нь хадгалаад тэгээ явцгаа. Энд чи яс ай байна. За тэр чих. За тэгээд энэ зурагч гэсэн ерөнхий хэдүүлэнгийнх нь харж байснаар бол ороод ирч гисэн байгаа даа. За дээшээ 123.8 шигсэн дээшээ дахиад 114 шалах нуу гэж харж ирсэн. 908-аас төлөвлөд батлын цэг нь бол за нэг ингэсгээд нэг орж ирэх байгаа. За ер нь 23-аас гэж авч үзэх юм чи хэдүүлэнгийнх нь доотлын хандлтын цэг өнөөдөртөө унаад ер нь нэг 2599 гэдэг шуу нэг орж ирэндээ гэж шийдвэрлэе бодоод тэгээд нэг дээшээ дээшээ харж болж байна. За тэгээд хэдүүлэн ерөнхий зураглалаараа ингээд орхичих халтан дээр бол угаасаа ситуац бол өөрөө тодорхой байгаа. За тэгээд өнөөдрийн анализыг бол нэг тийм амар урт үргэлжлүүлэхгүй гэж байгаа. Тэгээд мэдээж хэдүүлээ чинь за тэмээд яаж үсвэрчлэх хэрэгцээ заавал шалгах доошоо орж ирэх ёстой гэдэг дийлэг дээр бол харагдаж байна. 4 цагийн зургаар бол дэшгийн хам за хэдүүлэн гэж юм доор гаргаж ирсэн цэгээс ихний цэг бол ороод ирчихсэн байна. За тэгээд явлаа гэхэд нэг Европ нэг ингэж харагдана. Нэг тийм амар өндөр Европ хийхгүй. За тэгээд хэдүүлээ хамгийн дээдлэлтэй 2910 гэдэг байгаа. За ер нь он гарахаас өмнө баг очиж байгаа гэсэн ашиг байгаад байна шүү дээ. За тэгээд дээлийн ханц зургаар бол ийм байна. Видеолийн ханц зургаар бол ерөнхий хэдүүлэн гэж 100-ийн түнэлээр бол ерөнхий зураг бол гараад ирсэн байгаад. Энэ зураг бол дэлт дээрээс шатаалаад л байгаа. За 100 явцсан. Ингээд 200, ингээд 300, 375-аас доош гоо. Баггүй шүү дээ. 275-аас 225 ирсэн. За тэгээд ингээд голын засвар юу хэлсэн гэж үзээд. Тэгэл за дээшээ нэг гинксгээд за энэ ч 200, 300 гэдэг. За дээшээ нэг 25-тай илүү юм уу? Дараа нэг орж ирэх баг. За ер нь хугацаанд бол нэг ингээд харчих болж байгаа юм. За хэдүүлээ мэдээж өнөөдөр ойл дээр илүү ойлгомжтой байгаа юм чинь хэдүүлээ ойл дээр илүү харлаа. Доолнаа өнөөдөр чи 11:30-с ойлын мэдээтэй байгаа. Ерөнхий анхаарал бол ойл дээр. За мэдээж ойлгомжтой хэдүүлэнгийнх нь харж байснаар бол ишиг ороод ирчихсэн. Евролиг за хандлаа ишиг байхаа гэсэн ихнийхэн цэгээс ерөөхдөө боцчихсан байгаа. За тэгээд 4 цагийн характерис мэдээ зургаад доошоо Еврол бол тэнцэж орж ирээд нэг чүт 10 ppm илүү хийгээд дэшгээ гараад ирчихсэн байхаа. Ихний цэгийг бол ерхий сэтэрсэн. За дараагийн цэг бол ерхий 38 руугаа боломжийн харагдаж
чинь. За тэгээд мэдээж ойл бол энэ ч бол нэг хэсэгтээ бас жоохон хэрсэн гэдгийг хэдүүлээ харж байгаа байх. За 4 цагийн энэ ёроолоос ингэж татсан хөтөлтэй зургаар бол бас л адилхан юм зарж байгаа. За тэгээд хэдүүлгийнх нь гол өсөх ёстой яг нэг остгоно. За энэ чинь гол өсөх ёстой өсөлт маань эхний ээлжинд энэ чинь ирэх ёстой. 70-30 хавцаа ерөнхий орж ирэх ёстой. Харьцааных магадлалаар авах юм бол дээшээгээ 71-82 л орж ирэх ёстой. За энэ хоёроос нэг ёсны нэг уурал хийх ёстой гэдгийг бол заавалж мэдүүлээ санаанд авна. За нөгөө аншин 71-90 хавцаа. За 71-85 гэдэг ч юм. За хэдүүлэнгийнх нь ирээдүйд харж байгаа ханш бол 76 гэдэг бол ханш бол байгаа. Тэрний наан бол хэдүүлэнгийнх нь 75-30 гэдэг 74 мөр үлсэн шүү байгаа шүү дээ. За тэгээд хэдүүлэнгийнх нь харж байгаагаар ер нь бол оёлыг бол одоо ингээд доотлын ерөөл болгоцоо гэж үзсэн. 40 өдөр ч байх вэ. Саяхан шүү дээ нэгд өдөр анализ орохдоо ер нь ингээд бочж байгаа юм байна гэж хараад байсан. За оёлын хувьд бол ер нь болчихсон гэдгийг бол хэтэл анхааруулаад байна. За тэгээд мэдээж ойлгомжтой энэ ч өөр 14 ил гэж орж ирж байгаа юм байна. 14-өөс болж байгаа юм байна. За нэг доошоо орж ирвэл за энэ ч баг шалгацсан гэж үзэх юм бол хэвэл нэг тийм амар тийш харахгүй юм дээ. За баг доошоо нэг тийм амар ачаал бүтэлтэйгээр хол харахгүй юм дээ. За тэгээд хэдүүлэнгийнх нь харж байгаагаар одоо миний зургаар миний харж байгаа. Эхлээд за ямар ч байсан шалгалт хийвэл нэг тийм хол юм. Амлаад байна. За тэгтээ ямар ч байсан хэдүүлээ. Энэ доороос нэг ёроолоос заавал татаж үзэх юм байна. Гэт чиний тавьчих. За тэгэд энэ чи тавьсан байгаа энэ шал хэрэггүй хэдүүл бас устгана. За ерөнхийдөө харагдаж байгаагаар доош 23 илүү хийсэн 14 тохиолдолтой дээрээ 14 илүүтэй гарч ирсэн. 14 илүү чинь энэ ч бас тохиолдол тавьж байгаа. За ерөнхий 14 цэг бол за яалч үе шинэ цэг бол зааж. Гэтэ энийг шалгацсан болохоор энэ шиг хүч амжилт уу гэдэг бас том асуулт байгаад байна. За тэгээд үнэхээр доошгоо орж ирч чадах юм бол ишигээ 38 нэг зааж байгаа. Энээс цаашаа баг явж чадахгүй дээ гэсэн таамаг бол ягаад ч юм миний мэдрэмжээс төрөв байна. Гэт хэдүүлээ. Чихээ. За тэгээд мэдээж энэ чинь нэг 100-ын түнэл гарч ирж байна. Доотлохын иштэйг нийлүүлэх юм бол ерөнхий нэг флагны битээр орж ирж байгаа. За флаг баг энэ чинь сэж байгаа. За ингээд нэг флагны битээр гарч ирж байгаа. За тэгэхээр боломжит хэдүүлэнгийнх нь өнөөдрийн ёроол бол 68 95 за 69 хавцаа. За нэг үзэр орж ирэх юм бол 68 80 88 хавцаа ерөнхийдөө нэг орж ирэх байх. Тэрнээс цаашаа бол бараг чадахгүй дээ. За тэгээд энийг юм мэдээж хэдүүлэнгийнхаа сурснаар 100-ын тэгдэг шинжилгээг хийрээ 25 75-аар бүсчлэлийн хонолоор задлнаа. Задлаад үзчихье хэдүүлээ. Түнэл буруу дургцсан уу яач. За ямар ч байсан гээд 25 75-аараа нэг зурна. За түнэл ялч зүг зурж байгаа юм байна уу. За энэ чинь нэг 25-ын тохиолдолтой, энэ чинь 75-ын нэг тохиолдолтой, энэ чинь 25-ын нэг тохиолдолтой 100-ын нэг шалгасан илүүгийн хөдөлгөөн хийх юм бол нэг 25-аар л орж ирнэ. Тэгэд хэдүүлээ таамагаа тавьчих болох уу? Болно доо. За тэгээд хэдүүлэнгийнхаа харж байгаа нөгөө нэг саяны чинь 68 80 80 70 тавьцаа ерөнхий нэг үзүр бол харагдаж байна. За тэгээд энэс цаашаа бол ойлгож чадахгүй дээ. Ерөнхий хэцүү байна. Ерөнхийдөө хэцүү байна. За тэгээд энийг флагны батер ингэж авч үзэхгүй бол флагныхан батерныхан нөхцөлийг бол бүрдүүлж чадахгүй бол доошогоо 100 илүү орж ирж байгаа. Ингээд юуны магад хэдүүл евруулаа гаргаад явчихъя. За нэг сунж орж ирээд ишг бол 38 руугаа бол зааж. Тэгэхээр энэ ёроолт энэ явцад болох юм байна. Хэдүүлээ. Гэт нэг орчихгүй да. За 68 27 30 хавцаа. Хамгийн доотлын ёроол гэж үзээд хэдүүл ингээд орхишиж болох юм байна. За тэгээд хэдүүлэнгийнхаа сурснараа одоо долларын индекс рүү мэдэж болно. Долларын индекс за доотлынхаа тохиолдлыг ерөнхий авчихсан. За орж ирч чадахгүй байхаа да гэд байсан чинь доошоо ороод ирсэн юм ямар сонир. Тийм бил. За
ерөнхий 108 руу ороод ирчихсэн. За одоо дээшгээ дахиж нэг 123 бүтэн орж ир чадах нь үү гэдэг нэг зүйл дээрээ ер нь ажиллах нь байна. За тэгээд ерөнхий хөдөлгөөнүүд бол яг зургийн хандж байна гэж харж байна. За тэгээд их тийм амар сүр бадруулаад юм яриад байшаал өнөөдөр бол алга байна. Дээрээс нь ойрдох тайван байгаа. Сайхан хэрж байгаа. Сайхан хөр хөдөлгөөнүүд хийгээд байгаа шүү дээ. За тэгээд долларын индекс үл ерөнхийдөө бол цаашдаа нэг өсөлт хийгээд тэгээд тэрнээс цаашаага ерөнхийдөө дараагийн ситуацийг ярих болох байна. Бараг тэгж ирсэн. Тэгээд эрт илүү таамаг тавиад бол тийм явах гэж бодлоо. За тэгээд мэдээж 25-аас дахиад нэг орж ирж байна үгүй юу. За өнөөдөр нэг уналт хийвэл хийж чадах байх байлаа. За тэгээд унлаа гэх юм бол 2 цаг өгсөн. За олчгүй өнөөдөр нэг флага нэг дуусах нь уу эсвэл илүү 100 хийх нь үү? 100 илүү их нь үү? Тэгээд баг баяртай болно доо. Тэгээд ойлч угаасаа урт хугацаанд хэдүүлээ баяа ханилуу хатгална гэж яриад байгаа угаасаа тийм бол ойлгомжтой байна. За би тэгээд өчигдөр чинь нэрээ илэрч балаарч яах вэ гэсэн чинь хуулийн нэг цагийн зураг болчихсон байна. За хэдүүлээ дахиад шинээр авах ч дүү ямар чадахгүй юм шиг. Солиорч нэг ч байгаа шүү дээ. За нэг цагийнхан зургийг гаргачихна. За блак байтар гуйна. За энийг хэдүүлээ устгад хэдүүлэнгийнх нь өчигдөр харж байснаар. За өчигдөр би нэг 100-ын төвлөлийг ялч үнэг татчихсан юм аа. Ингэж татчихж байгаа. Яг зөв. За тэг ёроол нь ингээд нэг гарч ирж байгаа. Яг зөв. Ингээд эн чин өөрөө гадар 100 болж байгаа шүү дээ. Гадар 100 гараад ирж байгаа. Өчигдөр би хүнд хичээл зарчсан. Ялч үнийг гэж зарсан да. За ингээд нэг гадар 100 болж байгаа. Энэ нь орж ирсэн бол бид дотор 100 болох ёстой байсан. Чи өөрөө ингээд 50% шалгалттай. Энд чинь ингээд 200-ын бүрэн шалгалттай. За тэгээд мэдээж дотор нь үндсэн 100 хуваа нэг хөдлөгчгүй юм. Төрөлж. За ингээд дотор нь 25-75-аар нэг хуваа. За тэгээд 25-75-аар хуваас чи юу юм яа? Ийм хогийн хөдлөд байгаа бэ гэдэг нь бол харагдаж байна. Мэдээж ойлгомжтой. Тэгээд 25-75 50-ийн хөдөлгөөнүүдээс баахан төхөлт аваад яваад байгаа. Одоо ирэхэд бол сэтгэхэд бол маш ойрхон байна гэж үзэж байна. юм бол ийш гэдэг шүү дээ. Үнэхээр бүтэн орж ирэх юм бол чигээд. За тэгээд тэрнээс наан болсон байгаа. За нууцгаар энэ юу гэсэн гэж байна. Яг нөгөө том зургаараа бол эн чинь нэг зүт байгаа. За хэдүүлэнгийнх нь ажиглах ёстой ихний зээг бол 100-ын дүнэлэр гоё гаргаад ирвэл. За 25-аар биш баг. Гэт нэг бодож. За тэгээд 50 илүү тавиад гэд нэг 25 болж ирнэ. За үндсэн зурч өөрөөр дотор байгаа. Ингээд газар зүүн ичгсэн ингээд 300-ийн 75-аар нэг дааш рүүгээ бол зааж байна. Ялч уу зааж шүү. За тэгээд 70-60 рүү. За ялч уу энэ зургаа бол дэлхийн байна. За манай клубын гишүүд үзэж байгаа бол энэ зургаас алхуулаад ирээ гэж хэлээ уусаа нурч үзсэн. За тэгээд манайхан ойл дээр нэг юм ситуац байна. За тэгээд мэдээж ситуац бол өөрөө задраагүй байна. Орж ирээгүй байгаа. Хэдүүлээ нэг юм ч гэсэн анхаарах нь байна. За тэгээд өнөөдрийн ойл тэр хоёр дээр тавигдсан. Альтны ер бол тэр бол тавигдсан гэдгээр хэдүүлээ ярих нь байна. За тэгээд үзчихсэн байсан. За хэдүүлээ чичнээс авч байна. За нэг араас нь жоохон хүй. За ингээд ингэж нэг харуулцаа 23 юм байна. 23 чи илүү чи гараад ирсэн. Зүрийн чи тогтоогдож байна. 14 шиг орж ирсэн. За ингээд хөөх юм бол 14 илүү ялч ороод ирсэн байна. За ингээд 14. За 14 тийшээ гэсэн. За ойлгомжтой ингээд ихний орол ирсэн байна гэдэг бол тэгэхээр зааж байна. За тэгэхээр дараагийн орол чинь маань 2 гэдгээр бол ойлгомжтой зааж байна.
За тэгээд чинь сэтгэлж чадах юм бол биш бол гэхдээ нэг тийм амар ч сэтгэлж чадахгүй байхаа да. Ер нь баг сэтгэлж чадахгүй байхаа да. За тэгээд үзүр хийгээд ороод ирэх юм бол хамгийн амар ишил болж ирнэ. Өнөөдөр ёроол бол ингэж л дуусах хэвээр. Эхний ёроол. За тэгээ өнөөдөр чи энэ чинээс нэг 200 300 өнөөдрийн хөдөлгөөн 400 500 байгаа юм байна. За тэгээд энэ чинээс шууд хэдүүлээ. Арга барилуудыг гаргаад манай ярилцж байх. За тэгээд арга барилууд бариад гарах нь байна. За тэгээд ойл дээр тим юм ярьсан, алт дээр тим юм ярьсан. За тэгээд мэдээч энэ анализ тусах гэдэг. За тэгээд евро USD долларын индекс үүсгэж байхад евро USD мэдээж ойлгомжтой байлгүй тийм үү? Шүү дээ. Яг ерөнхий таавалж байснаар за мэдээж зургаад нэг зургийг да. Чод бас яаж болох вэ тийм? За шууд төлөө энэ юу татна? Expansion татна. Expansion илүү ойлгомжтой татваа. За expansion татангууд энэ чинь өөрөө 76. За нэг юм авцсан. 23-ын илүү гэж авч ирэх юм байна. За ингээд нэг юм авцсан авч ирэх юм. Нэг за хоёр доош евродны бас хэлдэг байна. Биш харагдаж байна шүү ер нь. За мэдээж дараагийн хөдөлгөөнийг доошгоо тавих. За тэгээд долларын индекс мэдээж өсөлтөө үзүүлнэ гэдэг чинь дээш их нэг ойлгомжтой. За нэг илүүтэй орж ирэх юм л орж ирэх багтгүй. За тэгэхээр ойлгомжтой. Аудио үстэр болно. За тэгээд хэдүүлээ 6 сайхан хадгалъя. За энэ зураг бол хадгалчихъя. За тэгээд ерөнхий зургууд бол мэдээж задраагүй байгаа. Мэдээж stage дээр нэг болох болно. Юу stage дээр нэр фан татчихсан байсан чинь ишээ нэг ороод ирсэн байна. За тэгээд юу stage өсөлт бол хийж байна. За тэгээд хэдүүлээ энэ өсөлтийг бол мэдээж 7 өдрийн өмнө хийлээ. За тэгээд хэдүүлээ юу stage дээр мэдээж байдаг юм байдаад. Явхад бол бурууд гаргүй харагдаж байна шүү. Яг эсрүүслэх цаг дээр ярьчихсан. За тэгээд хэдүүлээ. Just нэг фитрсэн татвал юм байна. За гингсгээд нэг татвал юм. За тэгээд зураг өөрөө 23 руу заасан 30 дээр ирж байгаа мó 38 ирж байгаа. 38-ыг илүү гэхүү 50-ын туталт гэх юм. 50-ын туталт чи өөрөө за нэг юм биш. За баг 38-аас шиг байгаа. За тэгээд ерөнхий хөдөлгөөнд ийм за тэгээд ер нь зургуудаа яг анхнаас нь сайхан хадгалаад явчих нь дээ. За тэгээд ялч ороод ирчихлээ бай. За тэгэхээр манайхан арилжаанд өнөөдөр арилжаачд өнөөдөрт нь амжилт хүсье. Техник шинжилгээтэй ч гэсэн амжилт хүсье. За тэгээд энэ удаагийн анализыг үзцгаая. За тэгээд өндөр ярьсан биш тэгэлж. За тэгээд өдрийн харилцаанд амжилт хүсье. За тэгээд маргаашийн мэдээлүүдийг угаасаа орчуулад болж штэ. Тэгэхээр маргааш бол анализ одоохондоо болох тактикгүй байна. За тэгээд хитүүлээ. Анализ ингээд өндөрлцгөөе. Бүгдэнд нь амжилт. Баяртай манайх. Зарлалаа мартваа.